бүхэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр миний ярих гэж байгаа зүйл сурах арга барилын тухай. Яг өөрөө 1-2 дугаар курстэй сурах арга барилаа яг яаж өөрчилж ийсэн, алдаа нь юу байсан, оноо нь юу байсан, сургамжилж авах зүйл нь юу байсан гэдэг тухай. Энгийн зүйлсүүд хэрнээ хүн болгон тэр болон хүнээс ингээ асууж чаддаггүй тийм зүйлсүүдийг хүрхийг хичээе. Ерөнхий 4 хэсгээс бүрдэнэ. За эхлээд анатомийн хичээл, гистологийн хичээл, бусад хичээлүүд болон сурах арга барилд нөлөөлөх хүчин зүйлсүүд гэсэн 4 үндсэн хэсэгтэй. Анатомийн тухайд бол анатомиг хийх 5 аргыг би ерөнхийдөө та нартай ярилцъя. За хамгийн ихний арга нь болохоор бичлэг үзэх. За яагаад гэвэл яг манай ангаахын нэг онцлог нь юу юм гэхээр яг өмнөх өдрөө бид нэр хичээлүүдээ бүгдийг уншиж очоод маргааш нь багштаа асуудаад багштайгаа ярилцах байдлаар мэдлэгээ ингэж өөрийн болгож авдаг байхгүй юу? 10 жилд болохоор гэрийн даалгавраа хийгээд өмнөх хичээлийнхаа гэрийн даалгаврыг өнөөдөр мэдлээ. Маргааш нь шинэ хичээлээ багш нь өөрөө зааж өгдөг бол энэ бол биш. Ангаахын тэр дундаа ер нь бол их сургуулийн хичээлүүд бол тэгж ордоггүй. Ном ингэж чамд байгаа. Гэтэл хинч чамд үзүүлж харуулж яриулахгүй учраас нүдэн тогт ингээд ойлгомжгүй хаанаас юу яриад байгаа аль бүтцийг нь ихлээ судлаад байгаа юм бол тий. Ингээд маш их асуултууд гарч ирдэг. Тийм учраас бичлэг үзэх бол хамгийн өөр дуутай арга. Ямар бичлэг үзэх үүдийг би суугуудыг энэ дээр ингээд дурдаад ингээд өнгөрчихье. Тэгэхээр яг YouTube-ээс ингээд англиар нь манай ангаахын нэг давуу тал нь юу гэхээр номнууд нь одоо жишээлбэл энэ ном байлаа, энэ дээр курс үздэг ном баггүй шинжлэгдсэн байлаа. Гэхдээ миний үед бол энэ өнгөтэй байсан. Тэгэхээр энэ дээр нэг гоё юм нь юу юм гэхээр жишээлбэл энэ баган нурууг дээр columna vertebralis гэж байгаа. Тэгэнгүүтээ vertebral column гэдэг ингээд латин болон англи хэл аль дээр нь байдаг байхгүй. Тэгэхээр яг англи хэсгийг нь аваад YouTube дээрээ search хийж хайгаад тэгээд тэрнийхээ тухай хүмүүсийн заасан бичлэгүүд их гарч ирдэг. Тэгэхээр тэр бичлэгийг эхлээд үзчихнэ. Юуны тухай хийх гээд байгаа гэдгийг ойлгоод байгаа юм гэсэн үг. За дараа нь зураг харах. За тэгтэл анатомийн зураг ингээд судалсан чинь нэг л бас болж өгөхгүй байвал олон их сурвалжийг олох тусмаа ойлгож байгаа юм чинь арай ингээд нэмэгдээ явна гэсэн үг. Илүү ойлгомжтой болоод энэ олон талаас нь харах тусам. За 3 дахь аппликейшн гэж байна. Хүний бие физиологийн тийм аппликейшнууд гэдэг утасны энэ дээр ч юм уу за ямар ч нэг төлөвөнд ингээд гаргаад ирээ. Тэгэхээр энэ аппликейшнууд нь болохоор 3D байдаг. Томруулаад яг хэдгээр одоо зураас хүртэл юм уу тий хэдгээр завсар фиссура хэдгээр одоо нөх хүртэл юм ингээ харах боломжтой. За дараагийн миний сонирхолтой юм нь зураг харах. Зураг харах гэж өөр шүү. За зураг харах гэдэг нь болохоор би өөрөө анатомийн болохоор хамгийн ихэндээс зурж сэлж үзчихсэн. За хамгийн ихэнд зүгээр нэг цаатаа симчтэй гэдэг юм үзсэн юм гэсэн чинь асараа батг болсон юм шиг байна. Тэгээд нэг цаатаа чинь өнгө аваад байсан байна. Тэгээд хатуулаад өнгө аваад байсан. За би өнгө аваад байсан чинь асараа хатуулаад болоод ирэх юм. Ингээд байгаа базар нэг хэсэг гэж авсан. Ингээд за тэгээд дахиад ангийн бишээ зураг аваад тэгээд одоо шууд нэг ашиг байна. За тэгээд энэ байна. Анээсэн. За энэ сар Хөдөлгөөний олон нэг хөдөлгөөний ятгах болсон байна. За тэгээд нөгөө хөдөлгөөний гэсэн байна. Өөр цааш хэлж чинь. За тэгээд дахиад хариу байж байгаа юм. За ангийн нэг дахиад хийж чадсан даа. Зандын нэг сүүчнээс нэг доод чигээс болж байгаа. Доод хүчтэй зүйлс гэж яаж тийм. За ангийн энэ ханыг хийсэн. Миний сүлд бол миний баттай арга буюу бодит арга. За миний үед болохоор бид нэр ингээд баг болоод хуваагдаад хэрэглэх түүнүүдийг хариуцсан мэрэгчлэн гэж угаасаа байдаг. Тэгэхээр тэр хүн дээр ингээд хугацаагаа хэлээд бид нар энэ өдрийн эдэн цагт нь хүртэл ингээд ангийнхантайгаа цээж ясныхаа одоо бүтцийг ингээд цээж хэлмээр байна гэд хуваар гаргачих юм бол боломжтой. Тэгэхээр анатомик гэх юм 5 төрлийн арга байна. За дараагийн хичээл бол гистологийн хичээл. За гистологийн хичээл болохоор нэлээд уншихантай. Ялган дүүх, ялгах олон эсүүдтэй механизм цээжилдэг. Тэгээд бүр эсийн төвшөнд ингээд бүх зүйлсүүдийг судалдаг маш гоё сонирхолтой хичээл гэдэг. Тэгэхээр одооноос эхлээд яг миний хэлээд байгаа агуудыг туршиж үзээд чиний болж ивэл тэрээс болохгүй бол өөрийнхөө аргыг бас дахиад зөндөө эргэлхийлэхийг хичээгээрэй. За тэгэхээр хамгийн түрүүнд схемчлэг
За энэ миний яг нэг гислогийн хичээлийг схемжилсэн ч юм алга л та. Гэтэ ер нь бол би ингэж юм ихлээд схемжилдэг. Юу би яг юу ойлгох гээд байгаа. Би яг юуг ингэж хийсэн ингэж цэцтэй ойлгох хэрэгтэй билээ гэдэг асуултаа тавиад тэгсэн чинь ийм схемж болгож ирсэн. За юу ч жишээлбэл ингэж ингээд ийм хичээл байгаа байхгүй. Зүрхсэлсэн систем нөлөөлөх ийм. Тэгэхээр ийм бүртээ бүлэгтээ эдгээр ингэж задран гэдэг ингээд задрахааны төвшөнд ингээд схемжилж. За ингээм бол ерөнхийдөө би ийм юм ойлгох юм гэдэг багцаа авчин. За энэ нь одоо нарийн юм байна гэсэн үг байна. За тэр нарийн юм юу гэдэг нь би нэг юм хэлж байна. Нэг чиглэл байна. Нэг чиглэл байна. Машин механизм таарах гэж шүү. За олцсон. Ийм. Одоо энэ дээр бол би mind map хийвчсэн байна л. Ингэж явсан чинь тэр нь тэгээд ингэсэн чинь ингэдэг. Гэт ингэж сумаар ингэж яваад ахсан маань гээд эн чинь ингэж яваад ер нь тийшээгээ эргээд ингэж юм биш дээ гэдэг юм механизм ойлгохтой хөлөөд өвдөхөн байдаг. За энэ аргыг би болохоор нэгдүгээр курстэй туршиж сурч ирсэн. За тэгээ би яагаад биш дээ ийм олон энгийн цаасан дээр ингээ хийгээд идэг вэ гэдэг нь болохоор нөгөө л нэг хараа зэрэгээ тогтоох хараанда суулгаж авах гэдэг миний арга барилын нэг баггүй. Оюутны байранд амьдарч ахт манай дээд курсын эгч маань надад ингээд би ингэж хийж ийсэн шүү дээ. Чи нэг туршаад үзье чи гэж надад хэлээд тэрнээс хойш миний яг хийдэг юм бол ингээд өнгийн цаастаа л найздаг болсон. Тэгэд энэ маш үр дүнтэй. За дараа нь болохоор бас зураг үзэх гэж байна. За гислогийн надад атлас одоохондоо байхгүй. Гэхдээ гислогийн зураг үзэх хистологи зурагнуудаа ингээд тайчвал илүү бас энэ хэсгийг чи ингэж хэлээд байгаа юм биш үү гэж ойлгонгуудаа дараа нь хичээл дээр та нар микроскоп дээр ажиллахад бас тэрийг ингээ олж харахад илүү хурдан бас их дөхөн байж өгдгөө. За ингээ гуравдугаар юу болцсон. Дараачих нь болохоор зураг зурах. Бас л зураг зурах. Анагаахын үед нь та 2 дугаар мэрчийн зураг байх болно. За ингээд миний энэ бол гислогийн зураг зурдаг дэвтэр байна. Картан арга гэж байдаг. За энийг бас за би картыг зүгээр орлуулъя. Надад одоохондоо карт болоо би энэ туршдаг гэсэн болохоор одоохондоо яг ингэ хэрэгжүүлээд байгаа мó гэж бас үгүй байгаа. За одоо макрофагис гэх юм бол энэ дээрээ тайлбар бичиж. Тэгэнгүүтээ өглөө эрт босоод ингээд багцлаад энэ картнуудаа хийгээд түвхэр өгнүүдэрээ картаа гэдэг ард нь тайлбараа тавиад за тэгээд өглөө тэрийг харангуйтаа энэ чи юм штэ гэд мэдхгүй бол хойш эргүүлээд карта хараад мэдхгүйгээр нь хөзөр шиг ялгаж тавиад тэгэнгүүтээ мэддгүүдээ цаашаа тавингуйтаа мэдхгүйнүүдээ аваад дахиад ихнээс нь зээшлээд ингээд мэдхгүйгээ мэддэг болтлоо карта ингэж хоёр чиг ялгаж тавьдаг гэсэн үг. За энэ бол надад бас их үр дүнгээ өгсөн гоё арга шалгалтай амир одоо тулцсан байгаа үед хурдан зэвжлэхэд итгэв юм байдаг. За тэгээд хамгийн сүүлд гислогийн гоё зүйл нь хүнд ярих хэрэгтэй. Өөрийнхөө авсан мэдээллийг хүнд ингээд ярьж өгч, тайлбарлаж өгч, зааж өгөх юм бол түүний 95% нь өөрт нь мэдлэг болж үлддэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүнд ярих бол хамгийн шилдэг арга. Нэ гислогийн. Манай миний влогийн 2 дугаар хэсэг дуусж байна. За 3 дугаар хэсэг нь болохоор бусад хичээлүүдийн тухай гэсэн. За тэгэхээр миний толгоонд ингээд үлдчихэж байгаа 1-р курсын хамгийн тод үлдсэн 3 хичээл нь бусад хичээлүүд дотор анагаахын англи хэл, харилцааны ур чадвар, сонгон хичээл 3. За анагаахын англи хэлний хувьд бол маш хэрэгтэй байдаг. Яагаад гэх юм бол одоо ингээд 2, 3, 4-р курслаа намайг ингээд ороход бид нар ямар нэгэн хичээлээ бэлдэх, уншихад заавал англи хэл дээр давхар ер нь нэг харахад бас хэрэгтэй байдаг. Тэгэхээр англи хэл дээр яаж хайх вэ? Үргэлжлээ юу гэж хайх вэ? Өвдөлтөө юу гэж хайх вэ? Суулгалтыг юу гэж хайх вэ? Цусаалтыг юу гэж хайх вэ гэх мэтчлэн анагаахын англи хэл бол маш их дэмтэй байдаг учраас сайн гэрээ. За харилцааны ур чадварын хичээл айгүй гоё санагдав. Тухайн үедээ маш олон дүрмийн хичээл ороод, онлайн хичээл ороод ингээл дарамттай, стресстэй байгаа үед нэг тийм сэтгэл ингээ амраад нэг гоё болдог хичээл нь надад харилцааны ур чадвар байсан юм шиг санагддаг. Тэр анги руу ингээл орохоор тайвширд байгаа ч юм шиг тийм гоё мэдрэмж авдаг гэсэн тийм хичээлүүдийн маань нэг учраас яаж ч би харилцааны ур чадварыг их гоё
нандиндаг одоо болтол. Дараа нь сонгоо хичээл гэж байгаа. Би сонгох хичээл дээрээ экологийн хичээлийг сонгож байсан. Тэгэхээр би сонгоо хичээлд яагаад амар дуртай вэ гэхлээр бусад өөр хэсэг өөр ангиудаас хүүхдүүд сонгож орж иж байгаа учраас маш олон хүрээлэлтэй найзуудтай болж чаддаг. Би одоо болтол экологийнхаа ангийн хүүхдүүдтэй найзууд болоод минь тустай аюу гоё явдаг, нэгэндээ тусалдаг. Тэгээ миний сонгосон экологийн хичээл бол надад тэр тусмаа аюу гоё санагдчихсэн. Тийм дөрөвдөг нь болохоор суралцах арга зүйд нөлөөлөх хүчин зүйлсүүд гэсэн байна. Энэ арга барилыг хэрэгжүүлэхэд юу нөлөөлөх вэ гэдэг нь хэрэгтэй байгаа даахгүй бид нар. Тэгэхээр миний хувьд эхлээд биологийн цагаа мэддэг болох хэрэгтэй. За тэгэхээр биологийн цаг гэдэг ингээд хүн болгон биологийн цаг нь өөр байдаг. Гэхдээ мянга ингээд орой хичээлээ хийдэг хүн байж хат өглөөний хүн болно ингээд өглөө болгон босч ирээд тэгснээ нэг ингээл унтаад ингээд хичээлээ хийж чадахгүй бас хэцүү. Тэгэхээр өөрийнхөө цагийг эхлээд болоод үзээрэй. Хэдэн цагт хийдэг вэ? Гэхдээ би таныг шүнжин суугаад өөрийгөө зовоогоосоо гэж хүсэхгүй байна. Яагаад гэх юм бол өөрийн бие эрхтэн миний төлөө ингээд хэсэг хугацаанд ч гэсэн энэ эрхтлүүд ч амрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чинь би ингээд энийг ингээд зовоогоод байвал хичнээн хэцүү вэ тэ. Тэгэхээр чинь миний бодлоор бол яаж ийж байгаад өглөө эрт тусаад хичээлээ хийж сурахыг хичээгээрэй. Би өөрөө маш орой суудаг. Ер нь бол 2-3-аас л эрт унтаж үзэж байгаагүй тийм сурагч байсан. Одоо бол би шал өөр ер нь бол өөрийгөө илүү их амраахыг эрмэлздэг болсон. Тэгэхээр автоматар хүний тарих амралтаа гэж гуугаад тахад ажиллаач гэдэг ингээд зовоогоод байна гэдэг бол маш буруу. Тэгэхээр биологийнхоо цагийг удирдах талдаа бас жоохон анхаарал үзээрэй. Тийм байна. Унцаарай. Моос гэсэн биш хөө. Унцаарай. Хичээлээ хийдэг хүн гэсэн биш. Та нар одоо ингээд юм компьютер мөнгөд ч одоо ингээд хэрэгтэй мэдээлэл хэрэггүй мэдээлэл ингээд одоо нэг програмаар оруулаад энэ хийцгэцгийг ингээд шүүх юм шүүгдэн. Тэр чиг хүн унтчих үед тарих урт хугацааны мэдээлэл, богино хугацааны мэдээллээ ялгаж салгаад, богино хугацааны мэдээллүүдээ арчиж хаяад, урт хугацааны мэдээллээ өөрийнхөө тархины ингээд одоо хунаас бүр ингээд үлдээж авдаг гэсэн өөртөө авдаг гэсэн. Тэгэхээр амрахгүй байгаадахаар чи толгоруугаа мянга юм чихээд байлаа гэд тэр нь боловсруулагдахгүй, хэрэгтэй хэрэггүйгээрээ ялгагдахгүй, цэвэрлэгдэхгүй одоо юугаар ингээд дүүрчин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд байнга ингээд юм руу толгоруугаа ингээд юм чихээд ижснээс нэг цаг унтахад ч бай, хэдэн цаг унтаж унтчил байвал тархи чинь үргэлж өөрийгөө цэвэрлж, цэгцэлж авч яадаг ийм ухаантай хэрэгтэй. Дараа нь тархиа удирдаач. Тархиндаа бити удирдуулаад байгаа ч гэдэг юм манай багш хэлж ирсэн юм аа. Тэр нь юу юм бэ гэхлээр бид нар ингээд лекц орохоор би ч гэсэн дийдэг байхгүй байсан байхгүй юу? Шууд зургийг ингээд авдаг. За үнэхээр бичих юм ихтэй одоо бичиж амжихгүй. Тийм байвал зургийг авч болно. Зургийг нь ер нь бол номныч бай юуны зургийг ингээд хөвчлэн авах гад яарад авсны хэрэггүй. Яагаад гэвэл тархи чи өөрөө их бас нөгөө талаараа санаа амар хэрэгтэй юм шиг заяа. Яаж байгаа юм гэхээр би ингээд зургийг авчих юм бол манай эзэн ингээд зургийг авчлаа штэ одоо би заавал энийг шууд ингээд гүн одоо суулгаж авах шаардлага юм штэ. Энд угаасаа байгаа юм чинь гээд уцанд чинь тархи чинь найдчихдаг гэсэн. Тэгэхээр эргээд ингээ харахгаа санахад тэр юу санагдахгүй нөгөө утасны зургийг санаанд ороод идэг юм учиртай гэсэн. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу юм гэхээр үнэхээр юм ойлгоё. Үнэхээр энийг л одоо хастаа мэдлэг бол энийг хүлээж авъя гэж бодож байвал өөрийнхөө хажууд байгаа тэр утас те өөрийгөө хуурч болох үсттэй юмнуудаа өөрөөсөө холдуул. Тэгээ тархиндаа хийх хэрэгтэй бүрэн. Чи одоо энийг ойлгох хэрэгтэй шүү. Надад маш их хэрэгтэй мэдээлэл учраас би мэдээлэл автаж болохгүй. Үнэн мэдлэг болгох хэрэгтэй нэрнэ. Одоо ажил шүү хавлаа гэ. Тагтаа хамтарч ажиллаад менеж хийх хэрэгтэй. Анагаахт ер нь би одоо ингэ сурах тухай илүү их яриад байгаа. Тэгвэл яагаад анагаахт сурах хэцүү зүйлсүүдийн тухай бас би ярих дараагийн бичлэг дээр төлөвлөж байгаа. Тэгэхэд минь өгнээд ихэд зүгээр сууж сураарэ. Хэнийг ч хуургаагүй, хинт ч сурч өгөхгүй. Эцэг чи өөртөө сурч өгч чи чамд амлж өөрт чинь хэрэг болно. Энийг хэлхийг хүсэж байна. Тэгээд айгүй гоё үнэнч. Тэгээд хамгийн гол нь өөртөө хүн аз жаргалтайгаар нэг тийм баяр баясгалан та цог золгоотойгоор оюутан наснаа нэг тийм өөнийх уйдгар зовлон шаналд амжихгүй хүн шиг гоё цоос хэрэглэн галтай цогтой таваарэ. Тэгээд мэдээ курсаа
тэгээд бодоход хамгийн баяртай гоё көрсөдөг шүү. Тэгээд нэлээр асуусан байгаа бол би өөрийгөө надаас асууж болоход аюу тийм дээр тавьчих. Тэгээд ийм байна. За бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Баяртай. Дараагийн хэсгээр